За сайн байцгаана уу. 8 сар гарлаа. Хүүхдэд залуучууд ерөнхийдөө сургууль соёлдоо явах гад хувийнхаа бэлтгэлийг хангаж эхэлж байгаа болоо гэж бодож байна. Үүнтэй холбогдуулаад энэ удаагийн зөвлөгөө би Америкийн нэгдсэн улсад сургуульд одоо орохын тулд эмчийн үзлэг мөн вакцинууд одоо хийлгүүлсэн байх хэвээр. Тэгээд ямар вакцины хийлгүүлэх хэвээр. Тэгээ яагаад энэ вакцинуудыг хийлгэх хэвээр? Даатгалгүй бол энэ вакцинуудыг одоо хаана хийлгүүл одоо боломжтой вэ гэсэн асуудлуудад хариулахаар энэ зөвлөгөөгөө бэлдлээ. Вакцин гэдэг маань ердөөсөө энгийн үгээр хэлэхэд ердөөсөө хүний биед эсрэг биед буюу антибари үүсгэж одоо иммунитет буюу дархлааг тогтоох чадвартай ийм бодисыг л одоо вакцин гэдэг байгаа. Вакциныг л одоо тодорхой хугацаанд тэгээд тодорхой насанд одоо хийлгэх хэрэгтэй байдаг. Ингэжээж л одоо бүрэн одоо зөв одоо төгс юм иммунитеттай болно. Тийм ч учраас одоо вакциныг цаг тухайд нь хийлгэх их чухал гэдэг юм аа. За тэгээд одоо би англиар буюу монголоор ямар вакцинууд одоо Америкт хийгдэгдгийг хэлээд явчих. Энэ явцдаа би энэ вакцинуудад хэдэн хугацаанд хийлгэх ёстой, яагаад энэ вакцинуудыг хийлгэх ёстойг тайлбарлаад явчихнаа. За хамгийн түрүүндээ гепатит B-гийн вакцин байгаа. Энэ нь болохоор hepatitis B вакцин гэж байгаа. Үүнийг л төрсний одоо маргааш 1 хоногийн дараа няраа хүүхдэд хийгддэг. 2 тун нь болохоор 2 сард, тэгээд 6 сард ингээд хийгддэг ийм вакцин байгаа. Энэ вакцин нь болохоор нийт 3 ийм тун хийлгүүлсэн байх хэвээр. 2-р вакцин нь болохоор Hep буюу Haemophilus influenza type B вакцин гэж байгаа. Энэ өвчин нь болохоор 5-аас доош насны одоо хүүхдүүдэд менингит үүсгэж түүнээс олж одоо маш одоо амь насанд аюултай бас насаараа ийм одоо менингит уршигаас олж тахир дутуу болох ийм аюултай өвчин байдаг учраас үүний эсрэг одоо бас вакцин байдаг. Hep гэж байгаа. Энийг л бас л одоо 0-оос 4 нас одоо нийт 3-аас 4 тунгийг одоо хийлгүүлсэн байх хэрэгтэй гэдэг юм аа. Дараагийн вакцин нь болохоор D-type гэж байгаа. D гэдэг нь болохоор дифтерия гэсэн үг. T гэдэг нь болохоор tetanus. Тэгээд P үсэг нь болохоор pertussis гэдэг D-type гэдэг вакцин байгаа. Энэ вакцин болохоор нэгдүгээр дифтерия гэдэг нь сахуу өвчин, tetanus гэхээр татран, pertussis гэхээр одоо хөхүүл ханиадны эсрэг энэ вакцин байгаамаа. Энэ вакцин нь болохоор бас л одоо бага насны хүүхдүүд маш их элбэг тохиолддог өвчин байгаа. Үүнийг одоо бас 0-оос 6 нас хүртэл одоо нийт 4-өөс одоо 5 тун хийлгүүлэх хэрэгтэй гэдэг юм аа. Тэгээд давтан тун нь болохоор 4 настайдаа заавал хийгдэх ёстой байдаг. Ийм ч учраас одоо сургуульд орох гэж байгаа киндергартен 4 настай хүүхдүүдийг энэ вакциныг одоо хийлгүүлсэн байхыг одоо сургуулиуд шаарддаг юм аа. За дараагийн өвчин вакцин нь болохоор пневмония буюу одоо пневмонитэй одоо хатгаагийн эсрэг одоо вакцин байгаа. Энэ вакциныг Prevnar 13 гэдэг нийт одоо хатгааны эсрэг вакциныг 4 тун бас хийлгэгдсэн байх хэвээр. 0-оос 15 сар дотор хүүхд одоо 0 наснаас 15 сар хүртэл энэ вакциныг одоо хийлгүүл дууссан байх хэвээр гэдэг юм аа. Дараагийн вакцин болохоор полио буюу полиомиелитийн вакцин байгаа. Полиомиелитийн вакцин та бүхэн мэдж байгаа. Одоо полиомиелит вирусын гаралтай ийм одоо бас л их амь насанд аюултай бас одоо насаар нь саа өвчин тусагддаг учраас одоо тахир дутуу болгох ийм аюултай өвчин байдаг. Бохор хөрс бохирдсон одоо зүйлээс ийм халддаг энэ өвчин байгаа. Ийм учраас одоо 0-оос 4 нас хүртэл нийт одоо 4 тун одоо хийгдсэн байх хэвээр ийм вакцин байдаг юм аа. За дараагийн вакцин нь болохоор measles, mumps, rubella буюу гурвчилсан вакцин гэж байгаа. MMR гэдэг байгаа. Measles болохоор улаан бурхан гэдэг өвчин байгаа. Mumps болохоор хавдар. Тэгээд rubella гэдэг нь болохоор монголоор улаан эсрэгэн гэсэн өвчин байгаамаа. Энэ
вакцин нь болохоор нийт 2 тун буюу хийгдсэн байх хэвээр. Эхний тунны 12-аас одоо 15 сар дотор хүүхдээ 12-аас 15 сартаа хийлгүүлсэн байх хэвээр. Хоёр дахь тун нь болохоор 4-өөс 6 настайдаа ингээд хийгдсэн байх хэвээр. Тэгээд дараагийн вакцин нь болохоор varicella буюу салхин цэцгийн вакцин байгаа. Үүн бас одоо 2 тун хийгдсэн байх хэвээр. Салхин цэцгийн вакцин 1 настаа тэгээд 4 настайдаа ингээд голцоо хийгддэг. Тэгээд сүүлийн вакцин нь болохоор менингитийн вакцин буюу менингококкийн одоо вакцин байгаа. Менингококкийн вакцины эхний тунны 11-ээс 12 настайдаа хийгддэг. Энэ бол ихэвчлэн хүүхдүүд одоо middle school буюу дунд сургуульд орохдоо энэ вакциныг эхнийхээ тунгийг хийлгэсэн байх хэвээр. Дараагийн тунгийн нь болохоор коллежд 16 настайдаа явахад нь 2 тунгаа одоо давтангаа хийлгүүлсэн байх хэвээр. За ингээд танаас ерөнхийдөө одоо вакцинуудын тухай бага зэргийн ойлголттой боллоо. Өөртөө би тохиолдсон 2 өвчтний тухай ярилцъя гэж утсан. Эхний өвчт нь маань болохоор 4 настай охин саяхан Монголоос ирсэн. Охин маань болохоор 6 сар хүртэл ерөнхийдөө бүх вакцинуудаа хийлгүүлж байсан. Тэгээд сүрээгийн бас вакцин хийлгүүлж байсан юм байна. Тэгээд салхин цэцэг 2 настайдаа тусч ирсэн ийм охин юм байна. Охин маань одоо киндергартенд орох гэж байгаа учраас эмнэлгийн үзлэг тэгээд вакцинуудыг хийлгүүлэх сүрээгийн сорил тэгээд одоо вакцинуудаа одоо бүрэн одоо хийлгүүлсэн байх юм шаардлагатай юм байна сургуультай орохоос өмнө. Энэ охины хувьд л салхин цэцэг тусч ирсэн учраас одоо varicella буюу салхин цэцгийн вакцин буюу хийлгэх шаардлага байхгүй. Нэгдүгээрт хоёрдугаарт болохоор сүрээгийн вакцин хийлгүүлж ирсэн учраас вакцин хийлгүүлж ирсэн гэсэн ч ер нь гадаадаас ирсэн бүх одоо оюутан сурагчид заавал сүрээгийн сорил одоо тавилсан байдаг. Тийм болохоор бас сүрээгийн сорил тавилах хэрэгтэй байдаг. Тавилах бас шаардлагатай байна. Гэхдээ энд нэг анхаарах зүйл нь хэрвээ сүрээгийн вакцин хийлгүүлж байсан бол ерөнхийдөө ихэнх одоо сүрээгийн сорил нь негатив буюу сөрөг гарах ёстой. Зарим тохиолдолд бас одоо эерэг буюу позитив гардаг. Тийм тохиолдолд заавал чэйжний зураг авахулж одоо уг сүрээ маань одоо идэвхтэй сүрээ байна уу гэдгийг батлахдаг юм аа. Одоо сүүлийн үед ер нь ихэнхэд одоо эмнэлгийн одоо офисууд сүрээгийн сорил тавихгүйгээр сүрээгийн одоо цусны шинжилгээ хийдэг болсон. Өнийг Quantiferum TB Gold гэдэг одоо цусны шинжилгээг хийгээд бас сүрээг одоо илрүүлдэг болсон. Гэхдээ энэ сүрээгийн одоо цусны шинжилгээ бас эерэг гарах юм бол бас л одоо чэйжний зураг заавал авахулж уг сүрээ нь бас идэвхтэй байна уугүй гэдгийг одоо заавал батлах хэрэгтэй гэдэг юм аа. За тэгээд энэ охин маань одоо бас вакцинуудаа ингээд нөхөн вакцинуудаа ялангуяа measles, mumps, rubella гэж заавал хийлгэх ёстой. Яагаад гэвэл киндергартенд Монголд хийлгүүлээгүй юм байна. Тэгээд киндергартенд орохын тулд одоо энэ вакциныг ерөнхийдөө хийлгүүлсэн байх хэрэгтэй юм байна. За дараагийн өвчт нь маань болохоор 21 настай энэ залуу байла их сургуульд орж байгаа юм байна. Коллежд. Гэхдээ энэ залуугийн хувьд ямар нэгэн энэ вакцин хийлгүүлжсэн гэсэн одоо ямар ч документ буюу бичиг баримт байхгүй учраас урд нь одоо цусны шинжилгээ хийх хэрэгтэй. Цусны шинжилгээгээр одоо ялангуяа гепатит B тэгээд полио, measles, mumps, rubella, тэр MMR гэдэг вакцин, varicella буюу салхин цэцгийн вакцинууд хийгдчихсэн үгүй гэдгийг цусны шинжилгээгээр баталж болох юм байна. Цусны шинжилгээгээр одоо антибиотик одоо илрүүлдэг юм байна л да. Тэгээд ингээд батлаад хэрвээ антибиотик илэрхгүй, иммунитет байхгүй гэсэн тохиолдолд энэ хүүхдэл энэ вакцинуудыг одоо дахиж сэргээж эхнээс нь хийлгүүлэх шаардлагатай юм аа. Тэгээд энэ залуу бас одоо эрүүл мэндэд даатгал байхгүй учраас миний хувьд health department одоо очиж вакцинуудыг хийлгэх нь хамгийн одоо үн нутгийн хувьд одоо боломжтой. Тийм болохоор health department очиж энэ вакцинуудыг хийлгэх шаардлагатай. Тэгээд ер нь одоо үзэгчтэй зөвлөхөд хэрвээ даатгал байхгүй юм бол альва бүх л одоо вакцинуудыг саяны миний нэрсэн бүх вакцинуудыг өөрийнхөө оршин сууддаг одоо район гэдэг байгаа эсвэл health department дээр очиод вакцин хийдэг өдрүүд байдаг. Тэр вакцин хийдэг өдрүүдийг хараад очиод вакцинуудаа ингээд
маш бага үнэтэй их вакцинуудыг хийлгүүлж болох юм байна. За ингээд энэ удаагийн нэвтрүүлгээ би та бүхэнд ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсад сургуульд юм уу одоо elementary school бага сургууль их сургуульд ороход ямар вакцин хийлгэх тухай тавчхан мэдээлэл өглөө. Тэгээд та бүхэнд анхаарал тавьсан баярлалаа. Миний одоо урдны бас нэвтрүүлгүүдийг та бүхэн үзэж асуудал тавьж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд энэ мэдээлэл та бүхэнд өөрснөж одоо амьдрал чих хэрэгтэй болно гэдгийг найдаж байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.